Хөгсөвд 2026 олон улсын мөсний наадмаар 17 мэрэгжлийн мөсөн урлааж 20 орчим бүтээл оруулсан. Мөсөн хотгоноор арга үйлгийг дүрсэлж Хөвсгөл аймгийн гол онцлог шинж түүх соёлыг тодтгоо илэрхийлэхийг зорьсон байна. Үзэгчдээ НТV-ийн сурвалжлах хог Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Мөсний баяр дээрээс та бүхэндээ сурвалжлагаа бэлтэн хүргэж байна. Тэгэхээр Мөсний баярыг мөсөн урлаггүйгээр бол төсөөлөх аргагүй. За иймээс ч Мөсний баярын төв талбайд бол маш онц сонирхолтой мөсөн урлагуудыг дэлгэн үзүүлсэн байна. За тэр дундаа бидний хажууд байгаа мөсөн урлагийн тухайд бол өндөр гонгор гэх хүнийг яг бодит өндөртэй бодит хэмжээгээр нь уралсан байна. Өндөр гонгорын тухайд бол 2 м 36 см өндөртэй юм хүн байсан гэж үлдсэн байдаг. За яг түүнийг бол яг бодит хэмжээгээр нь зааны өндөртэй харьцуулан уралсан байна. За зааны тухайд бол яг дундаж өндөртэй заан буюу 2 м 10 см өндөртэй ийм заан байгаа. За заантай харьцуулахад бол өндөр гонгор маань түүнээс илүү өндөр. За яг гэртээ ороод зогсоход бол толгой нь бол тооноороо цухуудаг байсан гэдэг ийм түүх байдаг. За яг тэр түүхийг харуулсан бодит хэмжээгээр урлалаа уралсан нь онцлог байна. Бид нар ч байгалийн мөсөөр хийдэг учраас байгалийн мөсөөрөө байгалийнхаа хагарал цав мөсөн дээр байдаг. Тэр бүрийн тооцоолж хийж байгаа юм хаана цавтай байна, хаана цавгүй тэр хагарлаа тооцоолж хийхгүй л нур хаюул маял их өндөр байдаг. Би өөрөө модон сэлбэрээс эхэлж ингээд сэлбэрийг хийж эхэлсэн. Тэгээд материалаа ингээ өөрчлөөд өөр материалаар хийж үзье гэсэн үднээс бүсэд сэлбэр хийж үзээд одоо ингээд 12 дахь жилдээ мөсөн сэлбэрийг хийгээ явж байна. За энэ жилийн мөсний баярын онцлог бол бид нар арга бэлэг гэдэг энэ сайхан утга бэлгийг бэлгшээж хийсэн. Нар сар гал гурыг бид нар бэлгшээгээд дээрээс дорооноор харуул бас шинийн гой гэрэлтүүлэгтэй. За энэ баримлууд дотор бол маш олон төрлийн онцлог баримлууд байгаа. Жишээлбэл энэ 100 болох олон улсын аялал жуулчлалын энэ том КОП 17 гэдэг энэ хурлын талаар бид нар лого КОП 17 гэдэг логог бид нар шингээж өгсөн байгаа. За мөн ЮНЕСКО гэдэг энэ Хөвсгөл далайг анх бүртгэж авсныг бид нар оруулж өгсөн байгаа. Мөсний баярын ерөнхий энэ мөсний эскизүүд бол энэ санааг гаргаж зургийн эскизэн би гаргасан. Тэгээд яг бид нар хоймор нутаг дээрээс нь Хөвсгөл далай бол дэлхийн цэнгэг улсны нэг маш том төлөөлөл. Тэгэхээр энэ улсыг бас хайрлах ёстой гэдэг утгаар нь бөө мөргөлийн зан үйл бас манай Хөвсгөлөөс их гаралтай. Тэгээд энэ тэр утгаар нь эскизүүдийг зурсан. Санаануудыг тэгж гаргасан. Тэгээд яг бид нар миний ерөнхий санаа бол энэ цэнгэг усыг бид нар маш сайхан хайрлах ёстой, хамгаалах ёстой гэдэг утгаар нь л ер нь энэ бүх эскизүүдийг тэгж гаргасан байна.